За сайн байцгаана уу. Бид нар өнөөдрийнхөө хичээлээр үр өгөөжтэй багшлахын суур зарчмуудын тухай авч үзэх болно. За өнөөдрийн хичээлийн агуулга маань бол нэг 3 зүйл дээр төвлөрч явагдах нь байна. За нэгдүгürt бол бид нар ерөн зүгээр өөрийнхөө хуримтлуулсан туршлага дээр тулгуурлаад энэ багшлах үйл ажиллагаанда та бас зарчим баримталж байгаа шүү дээ. Тэгээд энэ одоо ямар зарчмыг баримталж ажилддаг юм бэ гэдгийг бол эргэж нэг сэргийн санана. За тэгээ өөрийнхөө энэ хувийн туршлагыг тодорхойлцоход яг энэ багшлахыг их үр өгөөжтэй болоход нь нөлөөлж байгаа ямар суур зарчмууд байдгийг гэдгийг судалсан одоо нэр бүхий эрдэмтдийн энэ судалгааны тоймоос танилцсан. За тэгээд энэ судлаачдын дэвшүүлээд байгаа одоо санал болгож байгаа энэ зарчмуудыг ер нь өөрийнхөө үйл ажиллагаатай нэг холбож шинжилээд энэ өөрийгөө шинжих дасгал гэдгийг хийж тэг хичээлийн төгсгөлд бол би ерөн цаашаа ямар зарчмыг үйл ажиллагаанд хэрэглүүлэх үр дүнтэй юм бэ гэдгийг нэг тогтож авах. За ийм одоо 3 үндсэн чиглэлээр өнөөдрийн лекцийн агуулга маань явах нь байна. За ингээд өөрсдийнхөө туршлагыг нэг эргэж хуваалцъя бодъё бүгдээрээ. Тэгэхээр ингээд та бол өдөр тутмын багшлах үйл ажиллагаанда тодорхой зарчим бол баримталж байгаа. За тэгэхээр багшлах үйл ажиллагаа гэдэг бол мэдээж хичээл сургалтын ажил. Тэгээд хичээлээс гадуурх бас ажлууд энд хамрагдж орж байгаа. Тэгэхээр ингээд одоо тэр үйл ажиллагааг явуулахдаа ер нь ийм ямар зарчмыг та баримталж ажилддаг вэ гэд ингээд өөрийнхөө баримталдаг зарчмуудыг бодох нь байна. За тэгэхээр тэр ингээ ямар нэгэн одоо ач холбогдолтой байгаа шаардлагатай хэрэгцээтэй байгаа учраас л та тэдгээр зарчмыг бол ажилдаа мөрдлөг болгодог байгаа шүү дээ. Тэгэхээр яагаад тэр зарчмуудыг ер нь хэрэгжүүлэх болсон билээ гэдгийг нэг эргээд санах нь байна. За ингээд тэрийг ингээ хүүхэд дээр суралцагч дээрээ буулгаад үзэх дээр зэрэг тэр ингээ ямар үр өгөөжтэй байсан бэ гэдгийг бол бодож тэгээд тэр ямар ач холбогдолтой болохоор нь та хэрэглээд байгаа юм бэ гэдэг тэр санаагаа бол гаргах нь шүү дээ. За ингээд яг уу ажлаа их хөнгөвчлөх үүднээс тэгээд энэ дэлгэцэн дээр харуулсан одоо юуны хуудсыг бол ашиглаж болох нь байна те. Миний баримталдаг зарчмууд тэгээ юунд хэрэгэлдгийг, яагаад энэ хэрэгтэй байдгийг. За яг ингээд одоо таны харж байгаагаар ер нь эргэл бодоход тэгээ ач холбогдол нь үр өгөөж нь юунд байна вэ гэд нэг ядаж одоо яах нь юм 3-4 зарчим болвол тодорхойлоод юу яана гэсэн үг, бичнэ гэсэн үг. За ингээд өөрийнхөө туршлагыг нэг сэргээж бодцоод одоо бүгдээрээ судлаачид яг энэ чиглэлээр одоо судалгаа хийсэн хүмүүс юу бичиж үлдээсэн, санал болгосон байдгийм бэ гэдэг зүйлийг авч үзэх гэж байна. За бид нар эхлээд жоохон тийм уламжлалт одоо судалгааны тоймыг харуулна. За энэ дээр Америкийн нэгдсэн улсын судлаач Артур Чикеринг, Зельда Гамсон нарын одоо юу яасан илрүүлсэн энэ бакалаврын сургалтанд их сайн туршлагыг хэрэгжүүлэх 7 зарчим гэд алдартай. Тэгээ энэ зарчмыг бол танилцах гэж байна. Тэгээ энэ 7 зарчим бол ерөн зүгээр анх хэрэгжиж эхлэхдээ ихтэй сургуулийн сургалтанд хэрэгэлсэн байгаа. Тэгээд багш бэлтгэх сургуулиудаар дамжаад дараагаар нь бол нөгөө клиник сургуулиуд, тэгэл ахлах сургууль, дунд сургуулийн сургалтанд хүртэл нэвтэрсэн их өргөн түгэнд илгэрсэн, маш олон жил хэрэглэгдсэн их олон хүмүүс одоо юу яасан байдаг. Тэгээ ишлэл авч ашигласан байгаа гэдэг. Тэгэхээр практикт одоо их нэвтэрсэн зарчмуудын нэг байгаа. За энэ судлаачд бол юуны өмнө нэгдүгürt одоо ямар зарчмыг их санал болгосон байна гэхээр суралцагч тэр багш хоёрын ийм хоорондын одоо холбоо харилцааг ерөөсөө хөхүүлэн дэмжих хэрэгтэй гэдэг. Тэгэхээр тэр одоо сурагчтайгаа ингээд холбоо тогтоогоод
Тэгээд тэр нь байнгын одоо ийм бат бэх холбоо байгаад өшөө түүнийхээ ингээд нөгөө итвэхтэй эерэг одоо харилцаагаар бэхжүүлж өгж явах нь бол маш чухал ач холбогдолтой байдгийн байна гэдэг санааг бол гаргасан байдаг. За тэгээд энэ дээр бол энэ багш нь ингээд байнгын ийм холбоо харилцаатай байгаад байгаа тохиолдолд нөгөө хүүхдийн бол тэр сурах сэтэл ялангуяа тэр нэг ийм дотоод сэдлийг их өдөөж өгч идэг юм байна. Сурах хүсэл эрмэлзлийн нь бол аль болохоор одоо юу яаж итвэхжүүлж өгч идэг. За тэгээд нэгэнт ингээд нөгөө багш нь анхаарал тавиад харилцаатай байгаад байгаа учраас тэр хүүхэд бол ингээд нэг сурж байгаа зүйл дээрээ төвлөрөөд тэгээд тэр судал сурж байгаа юмн дээрээ арай илүү цаг хугацаа гаргах, за эсвэл арай илүү одоо хүч хөдөлмөр энерги зарцуулах, за магадгүй тэр ингээд миний нөгөө энэ суралцж байгаа зүйл чинь суралцах үйл явц чинь ингээд юм ямар үн цэнтэй ач холбогдолтой юм бэ гэдгийг одоо эргэж ухаарч ойлгоход болол их ач тустай байдгаа гэсэн байдаг. За тэгээ хэрвээ та нар ингээд нөгөө гарын авлага юу яах юм бол унших юм бол тэн дээр нь энэ зарчмын одоо гол санаа нь юу байгаа юм? Энэ зарчмаа хэрэгжүүлэхдээ юун дээр одоо анхаарч ажиллах юм бэ гэдгийг нь бол бас бичээд явцсан байгаа. Тэгээ хэрэглэн дээр энэ Гамснар бол юу хэлээд байна уу гэхтэр зэрэг багшийн тэр тайлбар яриа чиглүүлэг. Тэгээ энэ бол юусэн айл болохоор хүртээмжтэй байх хэрэгтэй гэдэг. Хүртээмжтэй байна гэдэг юмны чинь цаана юу хэлээд байна уу гэхээр нөгөө хамгийн урд аягүй итвэхтэй анхааралтай сууж байгаа, амжилттай сурж байгаа хүүхдүүдэд ч ойлгомжтой хүртээмжтэй тэр хамгийн ард байгаа магадгүй одоо аягүй хөдөлгөөнтэй, за дээр нь нэмээ сурах одоо ямар нэгэн тийм бэрхшээл асуудалтай, эсвэл одоо олон хоног өвчтөй байж байгаад ирсэн жоохон сэдвийн хоцрогдолтой гэдэг энэ одоо хүүхдүүдэд ч гэсэн хүртээмжтэй, их тийм ойлгомжтой, хүртээмжтэй байна чинь тэр хүүхдүүдэд хүртэл одоо хүрч ярих ёстой шүү гэдэгтэй энэ санаа. За дээр нь хүүхдийг асуулт одоо тавих боломж олгох, тий урамшуулах. Асуулт тавингууд нь тэрэнд нь айгүй тодорхой одоо хариулах бол их чухал ач холбогдолтой гэдэг. Хүүхдийн ажил ямар нэгэн юмыг үнэлэхдээ ингээд тэр хувь хүний одоо хичээл зүтгэлийг бол үнэлжтэй магтаж урамшуулах хэрэгтэй. За тэгээ байнга ингээд нөгөө нэрээр нь дуудаж явах хэрэгтэй. Энэ бол тэр дулаан дотн харилцаанд их эргээр нөлөөлдгөө гэдэг. Хинээ гэдэж бол одоо болохгүй нэ штэ. За ингээд ямар нэгэн тийм одоо санал зөвлөгөө өгсөн ч гэсэн юу яана гэсэн үг тэр одоо хүүхдийнхаа хувийн онцлогт яг тэр тохирсон хувь хүнд хандсан одоо ийм зөвлөгөөг өгч байвал их үр дүнтэй байх болно. Энэ зарчим их сайн хэрэгжнэ гэж зөвлөсөн байдаг. За дараагийн дугаарт бол энэ туршлагатай судлаачид суралцсан хувь гэдэг чинь бол одоо ямар нэгэн тийм спортын тэмцээн уралдаан шиг ийм хоорондоо одоо өрсөлдсөн ийм зүйл биш. Тэгээд ингээд өөрийгөө вакуумжуулаад ингээд тусдаа одоо хийгээд яваад байдаг ийм юм ч биш. Энэ бол ерөөсөө цэвэр нийгмийн шинжтэй хамтын үйл ажиллагаа байдаг. Тийм болохоор аль болох одоо ийм хамтарч ажиллах боломжийг л одоо олгох хэрэгтэй гэдэг. Суралцагчид бол бие биендээ харилцан туслаад хамтран ажиллах одоо үйл явцыг дэмжих зарчим энийг чухал ач холбогдолтой гэж одоо юу яасан байгаа хэлсэн байгаа. За тэгээд энэ дотор судлаачд бол нэлээд хэдэн зүйлийг онцолсон. Би эндээс бол нэг 2 зүйлийг яг онцлоод тайлбарлая гэж бодож байна. Энэ хамтран суралцах зохион байгуулалттай бүлэг гэдэг бол их ач холбогдолтой. Энэ бол зүгээр нэг ширээ тойрд суугаад ямар нэгэн багийн ажлыг хамтарч хийчгээд гараа явчихж байгаа тэр хүүхдүүдтэй харьцуулахад бол бүгдээрээ үүрэг хүлээсэн байгаа. Тэгэхээр ингээ хүүхдийг хариуцлагатай болоход нь тусалж байгаа. Нийтлэг зорилго дэвшүүлсэн байгаад байгаа. Тэ нийтийн зорилготой. Өшөө дээр нэмээд ийм нэг тодорхой
дүрмтэй, журамтай ажиллаж байгаа багшийн чиглүүлэг байгаа. Ийм болохоор одоо их тийм үр дүнтэй байдаг суралцахуйд бол эргээр нөлөөлдгөө гэд. За өөр нэг юм бол энэ үеийнгийн багш гэдэг бол маш чухал ач холбогдолтой гэсэн. Хүүхэд ингээд нөгөө багш яриад тайлбарлаж авах үед ойлгоогүй, сурах бичгээсээ ойлгоогүй юмыг үеийнгийн хүүхдээсээ ойлгох тохиолдол их байдаг. Тэр нь тав тухтай ч юм уу эсвэл одоо тэр нэг хүүхдийнхаа хэлийг их амархан ойлгодгоо гэдэг те. Та бүхний одоо нөгөө өмнө үзээд өнгөрсөн суралцсан онолууд дотроос одоо яг тэр нөгөө Vygotsky-ийн нийгэм соёлын онол гэдгийг бол яг амьдрал дээр хэрэгжүүлэхийг шаардсан ийм зарчим байгаа. Тэгэхээр энэ бол нөгөө тэр тусалж байгаа одоо тухайн сэдвийг илүү сайн ойлгочихсон хүүхэд жоохон ойлгож амжаагүй найздаа тусалж болж байна. Ахлах ангийн хүүхэд дүү ангийнхандаа тусалж болж байна. Тэгэхээр тэр зааж байгаа, багшилж байгаа сурагчдаж ашигтай, заалгаж байгаа одоо манай хүнд яах нь ашигтай байх нь шүү дээ. Тэгээ зааж байгаа суралцагчийн хувьд бол ингээд өөрийнхөө мэдлэгийг гүнзгийрүүлээд тэгээд тэр тайлбарлах чадвар бол сайжирна. Тайлбарлах чадвар сайжирна гэдэг чинь бол гадаад яриа одоо айгуу сайн хөгжнөө нөгөө Галперний онлоор бол тэгээд тэр мэдлэг нь бол хүнд яриад тайлбарлахын хэрээр хураангуйлагдал эмгцэгцтэй болоод яваад байгаа. Тэгэхээр тэр хүүхдэд их ашигтай. Нөгөө сонсож байгаа заалгаж байгаа хүүхдэд бас хэрэгтэй. Тэр харьцангуй тав тухтай тэгээд өөртөө их гоё ойлгомжтой байдлаар сайн одоо мэдж аваагүй зүйлээ мэдээд сураад авчиж байгаа. Хоёуланд нь бас одоо эерэг үр нөлөө байгаа. Тэ хоёулангийнх нь харилцааны чадвар тэр бие биедээ итгэх одоо итгэлцэл сайжрах юм давуу талтай байна гэсэн үг. За дараагийн дугаарт бол бас тэр итвэхтэй суралцахыг бол аль болохоор одоо дэмжих хэрэгтэй. Багшийн энэ одоо нөгөө өгж байгаа тэр зөвлөгөө, фидбэкийн санал зөвлөгөө бол маш шуурхай байх хэрэгтэй гэдэг санааг гаргасан байдаг. Тэгэхээр энэ дээр ингээд юу ярьж гэнэ үү гэхээр зэрэг суралцагч ингээд би юуг сурч мэдээд байгаа юм. Юуг одоо сайн мэдэхгүй байгаа юм гэдэг юмаа одоо ойлгож мэдэрч авах. Тэгээд суралцах үйл явцдаа төвлөрөхөд энэ одоо зарчмыг хэрэгжүүлчих юм бол их үр дүнтэй. Яг тэгэхээр тэр богино хугацааны санал зөвлөгөөг аваад алдаагаа залруулад тэгэхээр тэр цагаа олсон одоо юм хурдтай шуурхай энэ фидбэк бол маш их ач холбогдолтой байдгийн байна гэдгийг бол хэлсэн. За тэгээд Гамсон нар бол юу зөвлөд байна уу гэхээр одоо та шалгалт авсан байж болно, гэрийн даалгавар өгсөн байж болно, төсөлт ажлын одоо тайлан хураагаад авсан байж болно, бие даах ажиллаар. Тэгээд тэрийгэ ерөөсөө үзээд хянаад тэгэл ингээл маш хурдан. Ерөөсөө минимум одоо боломжийн тохиромжтой хугацаа бол тэр 7 хоногт нь л буцаагаал тараагаад өгөх хэрэгтэй гэсэн тийм одоо зөвлөгөөг бол өгсөн байгаа. Тэгээ өгж байгаа санал зөвлөгөө юм бол одоо их тийм бүтээлч тэгтээ хэрэгжих боломжтой байх хэвээр. Тэгхийн бол нөгөө сурагчийнхаа өөрийн үнэлгээнд нь бол эргээд одоо эргээр нөлөөлөд явчихж байгаа их ач холбогдолтой байдгаа гэд. За дараагийн өөр нэг их онцлох одоо зарчим болвол тэр даалгаварт зарцуулж байгаа цагийн ач холбогдлыг хүүхдэд ойлгуулах явдал. Ер нь тэр цаг хугацаан дээр айгүйх ач холбогдол өгөх. Тэгэхээр энэ Чикеринг нар одоо юу гэж онцолж бичсэн байна уу гэхээр тэр ямар нэгэн материалыг ингээд судлахад, төвлөрч судлахад тэр зарцуулж байгаа цаг хугацаа, анхаарлыг өөр одоо юмар нөхөж орлуулах ямар ч боломж байхгүй. Мянган багш ч одоо кичээгээд яах нь заалгаад тэрийг бол орлохгүй. Тэгэхээр бид нар бол ийм бодиттой, хэмжээ хязгаартай цаг хугацаан дотор ажиллаж байгаа. Яг энэ өгөгдсөн цаг хугацаан дотор л их бүтээлчээр ажиллах ёстой шүү гэдгийг ингэж хүүхдэд одоо ухааруулж ажиллах явдал бол маш чухал ач холбогдолтой гэж хэлсэн. За тэгээ бас нэг одоо мартаж болохгүй чухал юм бол нөгөө өндөр хүлээлт
байгаа даа. Тэгэхээр энэ одоо хүлээлт чинь хэр зэрэг их өндөр байна. Та тэр хэмжээгээр л ер нь үр өгөөчтэй ажиллаж чадна шүү гэдэг санааг гаргасан. Тэгээд энэ англи хэлээр ярьдаг орнуудад эхийг хүлээвэл илүү ихийг авна шүү гэдэг одоо зөөр үг байдаг юм байна л та. За тэгээд тэр нь бол одоо энэ self fulfilling prophecy гэдэг үгийг та нарын унших юун дээр нь материал дээр нь итгэл биелэх үзэгдэл гэж монгол хэл дээр орчуулж бичсэн байна. Тэгээ энэ нь юу яриад байгаа юм бэ гэхтэр зэрэг багш их өндөр хүлээлттэй байх юм бол тэр багшид тэр ялангуяа хүүхдэд би ингээд энийг ер нь хийх юм байна. Хийхээс ер нь одоо өөр зайлшгүй юм байна. Чадна гэсэн юм итгэл төрдөг. Тэгээд тэр төрсөн одоо өндөр итгэл бол өндөр үр дүн амжилтыг авчирдаг гэсэн одоо нэг юм санааг бол их онцолсон байгаа энэ хоёр судлаач. Тэгээд жишээлх юм бол одоо багш энэ хүүхэд бол айгүй юм потенциалтай, чадвартай ийм хүүхэд ингээд жоохон одоо хичээчих юм бол гээд манай монгол багш нар ярьж байдаг штэ. Тэгээд чи ингээд хичээвэл энийг хийж чадна штэ эднэр гээд. Тэгэхээр тэгж бодож байгаа багш чинь одоо хүлээлт бол их өндөр байна гэсэн үг л дээ. Тэгэхээр тэр хүүхдэд нэг тийм хялбархан даалгавар өгөхгүй, жоохон сорилттой ийм даалгавар өгөх нь байна. Араас нь шаардаад ингээд одоо тэр хүлээгээд байна. Тэгэхээр нөгөө хүүхэд бол би ингээд одоо ямар ч байсан энэ зүйлийг ингээ хийх юм бэ. Багш бол одоо намайг чи хамгийн одоо хурдтай эсвэл чи хамгийн ням байна гэж одоо хэлжсэн. Тэгэхээр ер нь энийг чадах юм байна гэсэн итгэл нэмэгдээд тэгээд илүү их хичээгээд төвлөрч ажиллана. Тэгээд цагаа их зарцуулна, хүч энерги одоо их гаргана. Тэгэхээр тэр суралцсан амжилтанд нь эргээр нөлөөлөөд ингээ явцдаг. Тэгээд нөгөө багшийн хүлээж исэн тэр өндөр үр дүн чинь өндөр одоо амжилт үр өгөөжийг л үр дүнгэл аваад ирж байгаа. Харин эсэргээрээ за энэчтэй хүрэхэд чадахгүй байх та гэд тэгээд нэг одоо хамгийн юм хялбар төвшний нэг юу даалгавар өгсөн болоо за яг тэгсгээд ингээд 60 аваад гаргадээ гэсэн ийм хүлээлттэй байх юм бол тэр хүүхдээс ч одоо их айхтар идэвх чармайлт гарахгүй тэгээ магадгүй одоо тийм их баг одоо үр дүн гарахыг үгүйсгэхгүй шүү гэж одоо энэ Чикерен Гамс нар бол хэлсэн байгаа гэдэг. Тэгэхээр энэ хүмүүсийн одоо санал болгож байгаа эдгээр суур зарчмыг бас бид нар сургалтандаа хэрэглэх хэрэг аль болохоор чармаах хэрэгтэй. Бас манай Дундгуй аймгийн сургууль дээр хийсэн их хөрхөн видео бичлэг байгаа. Тэнд хүүхдүүдийн ярьж байгаа ингээд багш намайг тэгж урамшуулад эдэргээд ингээд ярьж байгаа тэр яриаг бол бас их сонсоорой. Тэгээ тэр багш нар бол энэ зарчмыг их сайн хэрэгжүүлээд явж байгаа юм жишээ бол байсан.